Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр амралтын өдөр бүгдээрээ сайхан амарч байгаа хаа. Гэхдээ миний бие өнөө өглөө босон готой нэг хамгийн муухай пост олж уншлаа. Тэгээд үнэхээр одоо хүн сэтгэл сэмэрлээ гэж ярьдаг шүү дээ. Яал үнэхээр сэтгэл сэмрээд бүр зариудын нэг олон түмэнд хүргэе гэж бодоод нэг ийм хөө бичлэг хийгээд сууж байна. За би болвол үнэхээр энэ нийгэм бүгдээрээ нэг нэгийг гэсэн сэтгэлтэй тийм ээ, нэг нэгийг хайрлсан, хүндэлсэн, бүгдээр тийм халуун дотн нуур амьсгал буцалсан ийм гоё нийгэм байгаасаа л гэж үргэлж хүсдэг. Тэрний төлөө ч ингээд явж ирсэн. За гэтэл одоо манай нийгэм маань ингээд ганцаардсан, ядарсан, эрх мэдэлгүй, өөрөөр хэлбэл өөрсдөд нь одоо хэрэггүй хүмүүсээ ингээд гадуурхтаа, гэр хашгийг нь зүвчдэг тийм ээ, хайр найргүй дур зоргоороо дарамжилдаг ингээд болсон байна. 16 настай одоо бяцхан охиноо одоо хүн гэж одоо хэлэхэд хэцүү одоо хүмүүсийн гарт ингээд алдчихсан тийм ээ, ээжийг ингээд буруутгаад өнгөрсөн охинтойгоо одоо таарамжгүй зөрчилдөөнтэй байсан мэтээр тийм ээ, олон түмэнд одоо мэдээлэл хүргэж байгаа энэ пост надад үнэхээр муухай санагдлаа. Ер нь эмпати гэж нэг англи хэлний нэг аягүй гоё үг гэдгийг. За энэ юу юм гэхээр монголчлаад үзэх юм бол ер нь бусдын оронд өөрийгөө тавиад тэр хүний мэдэрч байгааг мэдэрч сэтгэлийг нь одоо гүнээр ойлгох энэ чадварыг бид нар эмпати гэж хэлдэг. Гэтэл ийм чадвар одоо манай монгол хүмүүс төр нь байхгүй болжээ. Ер нь бол эргэн тойронд байгаа хүмүүс минь хүн чанаргүй болоод бусдыг ямар байдалд оруулж байгаагаа ч бүр анзаардагчгүй тийм ээ. Харж ойлгох ухаан байхгүй болчтой. Ер нь бол баг бусдыг яаж зовж гин, яаж зүдэрч гин, энэ хүн яг юу хүсэж байгаа, яагаад ингэж байгаа ингээд тийм энэ бүхнийг ерөөсөө ойлгох тийм ухааны цаарч одоо дутж эхэлж байна энэ хүмүүст. Тэгэхээр энэ маань энэ ухаан гэхээсээ илүү бас энэ төрж өссөн, хүмүүжсэн орчны тэндээс авсан одоо ёс суртахуун хүмүүжил гэж одоо би бас хардаг. Тэгэхээр ер нь бусдыг зов зүдэрч байгааг ойлгох ухаан байхгүй байх гэдэг тэр хүнд угаасаа л унган ёс суртахуун байхгүй л байх гэж би бол ойлгодог. Тэгтэл одоо ээжийн одоо хүний гэр бүлийн дотор бол янз бүрийн зөрчилтэй асуудал байдаг л да. Энийг би үүсэхгүй. Гэтэл одоо миний хувьд ч гэсэн би 3 охинтой хүн. Тэгээд охтуудтайгаа мэдээж санал зүйрлэх, муудалцах үе байна. Гэлээгээд хизээч нөгөө би охтоосоо нүүр буруулж тийм ээ, сэтгэлээ татаж байсан нэг ч өдөр надад байгаагүй. Тэгэхээр их хүн болвол хизээч нөгөө өхөвч үр харам гэдэг тийм ээ. Өхөж байсан ч үрээ хармалж байгаад үхдэг ийм одоо хүмүүсийн сэтгэл рүү ямар амар ус хийдэг юм бэ? Ямар муухай одоо доромжлол бай тийм ээ. Тэр ихийн сэтгэлийг би одоо яг ийм үг сонсоод сууж байгаа тэр их маань ямар хүнд байдалтай болоо гэж бас өрөвдөж байна. Тэгэхээр ер нь энэ орчин үеийн залуус, энэ охтууд, хүүхдүүд хэлгээд та нарын их хүн, эцэг их хүн чинь тийм хизээж та нараас нүүр буруулахгүй. Хизээж та нарыг хайрлахгүй болохгүй. Угаасаа магцснаасаа таслаж унгаасан үрээ хайрлахгүй их хүн тий. Хизээч тийм байдаггүй. Тэгэхээр энэ охиноо алдсан хүрхий ээжийг чичилж сэтгэл зүрхийг нь ингэж өвтгөхөө болоо. Ер нь бол нийгэмд ганцаардсан, ядарсан, хоорондоо муудалсан нэг алах ёстой гэсэн одоо ямар хууль ийдэг юм. Хүн ганцаардж байгаа ингээд алах ёстой юм уу тийм ээ? Энэ ээжтэйгээ муудалцсан ингээд алах ёстой юм уу? Тийм ямар хууль ийдэг юм? Ингэж болдгийм үү? Яагаад одоо муудалцсан? Яагаад тийм болж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар тэднэртэй хамт амьдарч үзээгүй. Бүгдийг бид мэдэхгүй. Ер нь бол их хүнийг бурхан л шүүн, бурхтал шүүн. Тэрнээс биш хинч ихийг шүүхгүй. Ер нь бол бусдыг мэдэхгүй гэж мэддэг юм шиг шүүхээ одоо болмоор юм. Бүр би олон жил хамт ажилласан миний хамт олон дотроос хүртэл одоо эрх мэдэлтэй дарга хамгаалахын тулд миний одоо амьдралын минь хамгийн үн цэнтэй зүйл болох аавыг минь тийм ээ. Үл эдлээд зовж өгсөн ингээд багтааваа хангаж хэлжсэн тийм хүнч байгаа.
Гэтэл би алба, ажил, амьдрал гэдэг бол тус тустай байх хэрэгтэй. Хүний үн цэнтэй юм руу дайрна гэдэг бол хамгийн бүдүүлэг, ёс зүйгүй, ёс суртахуунгүй одоо тэр хүнд одоо юу байгааг би ерөөсөй ойлгохгүй. Тэр хүнийг одоо хүн ч гэж хэлэхэд хэцүү. Хүний үн цэнтэй зүйл гэдэг бол тухайн хүний одоо хэнийг ч одоо халдаах тийм сэтгэлгүй тийм зүйл байдаг. Гэтэл одоо миний эцгийг хүртэл хэлж ирсэн. Гэтэл миний эцэг бол насаараа ядарсан хүмүүст тусалж, дэмжиж, харин эргэн тойронд байгаа найз нөхдөдөө хайр, гэрэл гэгээ баяр баясгалан өгчирсэн олондоо хүндтэй ийм нэр төртэй аавын сайхан хүү байсан. Энийг нутгийн олон маань ч мэднэ. Хизээч миний аав доорцыг одоо доромжилж тийм ээ, дээдсийг долоож ингэж амьдарч байгаагүй. Би ч тийм биш. Би ч аавынхаа үргэлжлэл. Гэтэл одоо ингээд нэгнийхээ гэтэл одоо миний энэ үнэн байдлыг мэдэхгүй шүү дээ. Миний эцэгхийн үнэн байдлыг, үнэн төрхийг, үнэн амьдралыг, үнэн замдлыг мэдэхгүй ээжээж одоо ард нь ингээд зүгээр нэг албан тушаалтныг хамгаалахын тулд эцэг нь ингээд амар үйл хийдлээ зовж өгсөн юм аа гэд ингээд яриа сууж байгаа тэр хүн үү? Яг л ингэж байгаа юм шиг надад энэ ээж рүү дайрж байгаа хүмүүс ингээд санагдлаа. Яагаад тэгвэл ер нь амьдралдаа ямар нэг юмыг туулаа тэр зовлон амсаж утсан хүмүүс л бусдыг илүү сайн ойлгодог байна. Гэхдээ энэ хүмүүс рүү дайрж байгаа тийм ээ, энэ хүмүүсийг ганцаардуулж байгаа, энэ хүмүүсийг доромжилж байгаа, дур зоргоороо гутааж байгаа энэ хүмүүст яг ийм замнал, ийм тохиол ирэхгүй гэж хизээж ойлгож амьдарч болохгүй юм аа. Энийг бол ер нь хүн болгон мэдчих хэвээр. Явж бусдыг тэгж хэлж байгаа хүн хизээ нэгэн цагт заавал тэр хийсэн үйлийнхаа үрийг хүртдэг гэдэг бүр нийгмийн хууль биш шүү. Энэ бол байгалийн хууль. Нийгмийн хуулийг бид өөрчилж болно л та янз бүрээр. Гэтэл байгалийн хуулийг юу ч өөрчлөхгүй байгаа шүү. Тэгэхээр ингээд үннийг биш, худлыг тийм ээ шүтэж чадaltaа Британигны төлөө бусдыг ингээд яаж ч гутаан доромжилж тийм ээ чаддаг ийм новшийн занг монголчууд ялангуяа залуус минь битгий дуурайгаараа харин ч ийм хүмүүсийг нийгмээсээ цэвэрлэж, эх орон ард түмнээ дээдэлж, хайрлаж, хүн чанараа гээйлгүй тийм ээ. Нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, дээдлж явах хэрэгтэй гэдгийг би залуустай хэлэх гэсэн юм. Мөн Монгол оронд яг л ийм л орчин халуун дулаан орчин бүрдсэн цагт л манай Монгол орн яг хөгжлийнхөө цэг дээр зүү гараандаа ирнэ шүү. Үнэхээр л одоо энэ ээжийг буруутгаад байгаа энэ хүмүүс тийм ээ үнэхээр өндөр ёс суртахуунтай, ухаантай, бусдыг шүүх одоо хэмжээний тийм одоо дээд өндөр ёс суртахуунтай юм хүмүүс юм болвол тийм ээ. Ядарсан ганцаардсан нэгнийг алж болдог юм шүү гэсэн ийм хүнлэг биш мессежийг нийгэмд битгий цацаад байна. Ганцаардсан болгоныг дайраад гутааж доромжилж болдог юм шүү гэсэн тийм мессежийг битгий энэ залууст хүргээд байна. Ер нь бол нийгэм болвол тэр ядарсан байна уу, задарсан байна уу хиндэн ч хууль тэгш адилхан үйлчлэх ёстой. Ядарсан байлээ гэд хууль зөрчиж болохгүй бас. Задарсан байлээ гэд хуулиас дээгүүр бас оршиж болохгүй. Хүн болгон энэ нийгэм гэдэг амьтны одоо нэг эд эрхтэн тийм ээ энэ нийгмийг байгуулсан ухаантнаар юм болвол тийм дотроо амьдарч байгаа цагт өөрснийхөө зохиосон, өөрснийхөө хүлээн зөвшөөрсөн тэр хуулиа дээдэлж тийм ээ. Гэхдээ хамгийн хуулиас дээгүүр орших ганц зүйл бол хүн чанар. Хүний нийгэм байх ёстой. Ухаалаг хүмүүс байх ёстой. Тэгэхээр одоо бид нар ийм муухай мессежийг нийгэмд битгий хүргээд байна. Ер нь бол ингээл ядарсан л болвол тэрийг, задарсан л болвол одоо тэрнийг шүтээд, ядарсан болвол тэрийг одоо алж талж явах ёстой гэсэн. Ийм одоо үзэл, ийм муухай мессежийг энэ нийгэмд битгий цацаад бай гэж бүр албан ёсоор гуймаар байна, хүсмээр байна, шаардмаар байна. Би багш хүний хувьд одоо залуусаа өөрийнхөө шавнараа хүртэл нэгнийгээ хайрлж хүндэлж, хүнийг гэсэн одоо эмпати тийм ээ. Тийм одоо сэтгэл зүрэхтэй бай гэж одоо байнга сургаж хэлдэг. Гэтэл одоо миний одоо хизээж хурж уулзаж чадахгүй тэр хүмүүсийн дундаас энэ нийгэмд айгу аимшиг мессеж цацаад байгаа байхгүй. Энэ нийгэмд ядарсан зүдэрсэн нэгнийгээ гутааж доромжилж болно гэсэн. Тэгэхээр ийм мессежийг битгий хүргээрэй. Ийм мессежийг битгий автаараа залуусаа. Хүн хүнээ хайрл.
Хүн хүнээ хайрлаад тийм ээ дээдэлж ойлгож халуун дулаан орцсон бүрдсэн цагт л энэ нийгэм яг хөгжлийнхаа гараанд ирнэ гэж миний сайхан аав хэлдэг байсан. Тэр сайхан аавын үргэлжлэл болсон охин би ч бас та бүхэнд аавынхаа тэр сайхан үгийг уламжилж хэлмээр байна. Би бол ийм л орчинд өссөн. Би хизээч бусдын зовлон дээр жаргалыг босгодоггүй. Би хизээч бусдын зовлон дээр албан тушаал дээр дөрүүлж гардаг ийм хүмүүсийн талд хизээч зогсож чадахгүй. Тийм учраас би цаашдаач тийм байна. Энэ нийгмийг тийм байгаасаа гэж хүсэж байна. Би олон түмэн шавнараач гэсэн хизээч бусдын жаргал дээр дөрүүлж сайн сайхан амьдралд хүрэх гэж битгий зүтгэрэй л гэж хэлмээр байна. Нийгмийн гой сайхан байлгахын төлөө ялангуяа ухаантай, та ухаантай, ёс суртахуунтай, үн цэнтэй зүйл танд байдаг болвол ийм бузар булаа болсон, ийм жигшмээр эмсдэхүү, ийм жигшмээр үзэгдлийг бүгдээрээ нийгмээсээ цэвэрлэж гадуурх яа. Ингээд баярлалаа. Та бүхэн энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэр сайхан ээжэд эмгэнэл илэрхийлж байна. Сайхан ээжийн сэтгэлийг бүгдээрээ дэмжье.